За ингээд Newcom Group-ыг төлөөлөөд өнөөдөр энэ Берлинд болж байгаа монголчуудын чуулга уулзалтанд ирчээд байна. Тэгээ манайх өнөөдөр бол 30 гаруй ажлын байрыг, нээлттэй ажлын байрыг зарлаад Европ сурч байгаа залуучуудтайгаа уулзаж өөрсдийнхөө групп компаниг болон үйл ажиллагаа, бизнес чиглэлийг танилцууллаа л да. Ер нь нийт бол Mobicom-ийн охин компаниудад нийлээд манайхаа 16 охин компани бүхий юм групп компани байгаа юм л да. 2000 гаруй хүнийг ажилуулдаг. Ажилд орохыг сонирхч яг тодорхой ямар шаардлага гэж байна? Мэдээж одоо тодорхой шаардлага гэх юм бол тэгэл ямар мэрэгчлэрийн хэдэн жил хаана яаж ажилласан, ажлын туршлага байна. Тэгээд дахин хэлэхэд Newcom-ийн хувьд хандлага их чухал байдаг. Европ шиг нийгмийн системийг үр шимийн сайн ойлгосон, энэний үр шимийг мэддэг хүмүүс ирж энийг зөв шүү, энийг хамтарч ингэж хийдэг ингээ хамтраад их юм бол өөр байхгүй юу?